Хай. Би ирлээ. Таиландд ирсэн чинь би танихгүй хүмүүс хажуугаар ингэж өнгөрөхдөө sorry чи ямар ус төрөх юм бэ? Гоё юм уу гэдэг комплимент нэлээд авсан. Тийм болохоор I think I'm doing something right. You know, би сая усанд ороод нүрэ бодцсон. Одоо биенийхээ арчилгаа хийж чинь. Ер нь бол Таиландд арьс олны хуурайч хилдэг юм билээ. So, миний хийж байгаа рутин болохоор нэртэй усныхаа тогтцыг арай удаашруулах нэг тийм одоо арга гэх юм уу? Биенийхээ ойлыг харин мартсан билээ. Ер нь бол уснаас гараад нойтон биен дээрээ шууд body oil-оо түрхдэг байхгүй юу? Тэгээд тэрийг мартсан байсан болохоор алгасгаас Алид ойл нойтон биеийн дээрээ бүх бие ойлдожоод тэг шингэнгууд нараас нь биеийн тос дүрхдэг. Тэгээд Brazilian bambam юм жижигэн аваад ирсэн энийг дүрхэж чинь. Энэ ер нь бол нэлийн vanilla paste. Угаасаа өөрөөсөө үнэртэй тосхгүй юу? Жохон их хэрэглэдэг сул тал нь гэхдээ үнэр нь амар гоё. Тэгээд энэ уул нь бол ингээд төрлөөрөө янз янзын үйлчлэгтэй юм бэл энэ жишээлбэл юм бэлээ кофений орцтой бамбам нь ламп болгодог гэсэн үг. Тосыг түрхэж яхад яг өнгөж түрхэнгөө жоохон спиртлэг үнэртдэг. Тэгэхээр эмзэг арьс бие арьсны эмзэг бол жоохон боломжтойгаарэ шингээд хэсэг хугацааны дараа айгуу гоё болчтой. John Malone Scarlet Poppy гэдэг бас ихгүй юу? Тосоо шингээгүй байхад нь ер нь бол халуун цэгүүд рүүгээ татдаг гэсэн үг. Цэжний гол, гидсний гол, тэг юм хоёр мөрөн дээр хүзүүний гол, хүзүүний хай. Тэг энэ өөрөө колон ихгүй юу? Парфюм биш. Тэгэхээр барилт нь жоохон богино байдаг. Тэг яг ингээд тосмостой ингээд цацны дараа барилт нь бол удааширдаг. Гэхдээ яг бүтэн өдөржингөө барьдаг уу гэвэл үгүй. Ер нь бол өдөртөө нэг сэргээр цацах хэрэг гардаг. Тийм жижигхэн сахтай голсон. Дарааллын хувьд болохоор body oil яг уснаас гарч ирж нойтон биен дээрээ body oil Johnson's Baby гэдэг oil гэдэг чинь тийм oil түрхээд тэг араас нь ямар нэг чигшүүлэгч тос түрхээ travel size нь аваа явчихсан. Тэг сая Sephora тааралтай томыг авсан. Энэ удаа чигнэлийн агааны номоор авсан. Тосоо шингээгүй нойтон байгаа дээр нь өнөртөө усаа. Тэг халуун яг төв зэвүүд рүү ерөнхийдөө төвлөрүүлж цацсан. Тэгээд хамгийн сүүлд нь deodorant. Бас энэ тосныхоо брэндтэй ижил газраас авдаг. Тэгээл хамгийн сүүлд нь deodorant. Энэ нөгөө нэг deodorant чинь яг хүүс дарагч ингээд нөгөө хамар царигтл үнэртэй дээд штий тий бүр ингээд үнэртэй осмос бүх юмтай ингээд зодтолдоод аим хэцүү. Тэгээ энэ ерөөсөө тийм биш айгу зөвлөн айгу тийм айтайхан баггүй юу? Үнэр байгаа гэхдээ ингээд бүр ингээд хамар царигтл үнэртэйггүй хүүс дарах тал дээр бас суган тэрэг үс байгаа бол одоо энэ жоохон юм waxлаг deodorant наалдаад тэгээд юм цагаан residue үрчдیں۔ Хэрэглэхдээ тэрийг анхаарай. Тэгээд энэ жижигхэн мининуудыг юу яасан? Би бас нэрээ Baccarat Rouge болсон шүү дээ. Baccarat Rouge чинь амар popular өнөртэй ус шүү дээ. Тэгээд ямар шүү юм бол гэж бодоод авсан. Тэгээд I really like it. Гэхдээ ер нь жоохон залуу охтуудад бол жоохон хөвгтгөр санагдсан. Яг анаа нэрт би ч анаа шүү дээ. Тэгээ мининуудыг Pocket Beauty гэдэг газраас олсон явахаас өмнө тэр нь амар хэрэглэгдэж байна. Амар хэрэгтэй юм байна. Аялын үеэр бол жижиг юмнууд. Тэг дээрээс нь дараа нь бас хүн бэлэг өгвөл нэг том бэлгэн дээр ингээд ганцхан юм хөрж хүн жоохон тэнэгдэж штэ. Тэгээ тийм том бэлгэн дээр нь жишээлбэл жижиг ус мус ч юм уу ингээд дээр нь тавьдаг хөө. Тэгээ гойс нэг цагаан сар ч юм уу эсвэл
март ч юм уу юу гэдэг одоо хүмүүс нөгөө билүү өгдөг үйлчлүүд юм бол эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр just an idea. I don't know. Тэр pocket videos олоход шампунь авч чирээ явж байгаа. Moroccan Oil-ийн hydrating шампунь болон бичүүлэгч нэг хөрхөн жижиг гон. Тэгээ яг би энд 10 хоногийн аяллаар ирсэн. 10 хоногт бол хангалттай санагдсан, дуусаагүй байна. Тал малтал орсон мөхтэй мөж. So нэртүүлэгч бүтээгдэхүүнүүдээ яг саний дараалалаар хэрэглэж үзээд хэр юм бэ, хэр тогтож ийн, өөртний хувь мэдрэмж төрүүлж яаж нэж хэлэхээрээ заяа. Very glad to be back. I hope you missed me. Somebody's son is calling me. Beno. As always, stay bad.